Прокурорын мэдээллийн нэвтрүүлэг онцлог сэдэв булангаар та бүхэнд хүрч байна. За, онцлог сэдэв болонд нийслэлийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хилцээний хяналтын прокурор Баяр Чимэг оролцож байна. Тэгэхээр нийслэлийн прокурорын газраас хүүхдийн тэтгэмжтэй холбоотой судалгаа хийсэн. За, хүүхдийн тэтгэлэг төлөвч шүүхийн шийдвэрээр сар болгон төлбөл зохиох тэр хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй нь хууль тогтоомжид нийцэж буй эсхийг судалсан. Судалгаагаар ер нь ямар нөхцөл байдал тогтоогдсон байгаа вэ? За, нийслэлийн прокурорын газраас 2025 оны 4-р сард зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 дахь хэсэг заасан зөрчлийн улмаас хүүхдийн эрх хэрхэн зөрчигдсөн талаар судалгааг бол хийсэн. Ер нь яг энэ нь ямар зөрчил юм бэ гэдгийг илүү дэлгэрүүлж тайлбарлах юм бол тэтгэлэг төлөгч буюу шүүхийн шийдвэрээр сар болгон хүүхэдтэй тодорхой хэмжээний тэтгэмж төлөхөөр шийдвэр гаргуулсан тэдгээр хүмүүс хүүхдийнхаа тэтгэмжийг 3 сар болон түүнээс дээш хугацаагаар төлөөгүй байгаа тохиолдолд төлөөгүй үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэггүй бол энэ нэг зөрчлийн шинжтэй үйлдэл байна гэж үздэг. За, ингээд зөрчил үйлдсэн байна гэж үзэх юм бол хүнийг бол 100,000 төгрөгөөр торгодог, эсвэл албадан сургалтанд хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баримтлах шийтгэл оногдуулдаг ийм төрлийн зөрчил юм байна. Тэгэхээр судалгаагаар бол ерөнхийдөө 2025 оны 1-р улирлын байдлаар нийслэлийн хэмжээнд шүүхээр хүүхдэд тэтгэмж төлөх ёстой гэж шийдвэрлүүлээд иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа 3367 хэрэг байдгийн байна. Тэгэхээр энэ 3367 хэрэгээс хичнээн нь хүүхдийнхаа тэтгэмжийг төлдгийн хичнээн нь төлдөг юм бэ гэж судлаад үзэхээр 1822 хэрэг буюу 1822 тэтгэлэг төлөгч хүн гэсэн үг. Хүмүүс хүүхдийнхаа тэтгэлгийг 3 сараас дээш хугацаагаар төлөөгүй ийм нөхцөл байдал тогтоогдсон. Тэгэхээр нэгэн шүүхийн шийдвэр гарсан бол хүүхдийн тэтгэмжээ төлөх нь зайлшгүй байгаа шүү дээ. Тэгэхээр нийслэлийн хэмжээнд энэ тэтгэлэг төлөөгүй байгаа 1822-ын тэтгэлэг төлөгч ямар шалтгааны улмаас ер нь хүүхдийн тэтгэмжээ өгөөгүй гэдэг юм бэ? Судалгаагаар ер нь ямар нөхцөл байдал тогтоогдсон бол? Тэтгэлэг төлөгдөхгүй байхад ер нь хэд хэдэн шалтгаан нөхцөл бас нөлөөлсөн байж болзошгүй ийм үйл баримтаа судалгаагаар тогтоогдсон. Нэг талаас бол тэтгэлэг төлөгч нар өөрсдөө санаатаагаар хүүхдийнхаа тэтгэлгийг төлөхгүй байх ч юм уу те. За, энийг нь яагаад санаатаагаар төлөхгүй байна гэж үзэж ийн гэхээр Монгол улсын хилээр гараа явчихсан ч байх жишээний. За, эсвэл тэтгэлэг төлөгчийн хөрөнгөнөөс үнэхээр суутгаад тэр хүүхдэд нь тэтгэмж болгоод өгөх хэмжээний ийм хөрөнгө байхгүйгээс энэ тэтгэлгийн төлөгдөөгүй тохиолдол байдаг бол зарим хэсэг нь бол ингээд эрүүгийн хэрэгт ял шийтгүүлээд хорихол эдэлж байгаа ийм тохиолдлууд байдгийн байна. За, нөгөө талаас шийдвэр гүйцэтгэгч хууль заасан чиг үүргээ бүрэн дүрэн хэрэгжүүлээгүй буюу төлбөр төлөгчийн хөрөнгөнөөс суутгаж тухайн хүүхдэд олгогдох тэтгэмжийг нь гаргуулах энэ шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс эдгээр хүүхдүүдийн эрх зөрчигдсөн бас байж болзошгүй ийм нөхцөл байдал тогтоогдсон байна. Яг ер нь энэ шүүхийн шийдвэрээр сар болгон тэтгэмж төлөхөөр ингээд шийдвэр гарцсан үүний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа энэ тохиолдолд бол ер нь зайлшгүй энэ тэтгэмж төлөгдөх ёстой. Ер нь бол энэ тэтгэмж төлөөгүй асуудал чинь нэг талаасаа эрүүгийн хуульд заасан гэмтэргийн шинжтэй, нөгөө талаасаа зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй байдаг. За, хэрвээ тухайн тэтгэвэр төлөгчийн үйлдэлийг гэмтэргийн шинжтэй байна гэж үзэх юм бол энийг бол тусдаа эрүүгийн хэргийн шийдвэрлэх тухай хууль заасан үндслэл журмын дагуу ингээд шалгаа шийдвэрлэдэг асуудал байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол хүүхдийнхаа тэтгэмжийг ингээд төлөхгүйгээр яваад байх ямар ч хуулийн гарц гаргалгаа байдгүймаа гэдгийг бас иргэд ойлгосоо гэж хүсэж байна. За, судалгааны үр дүнд та бүхэн ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? Судалгааныхаа дүнг үндслээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шийдвэр гүйцэтгэгч нарыг хуулиар заасан чиг үүргээ нийгмээр хэрэгжүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хууль тогтоомжийг бас бүрэн дүүрэн хэрэгжүүлэх талаар албан бичих хөргүүлсэн. Тэгэхээр дээр дурсан тэтгэмжээ төлөөгүй төлбөр төлөгч нарын гэмтэргийн шинжтэй үйлдэлийг тэдгээрийн оршин суугаа хаягийн дагуу цагдаагийн байгууллагад мэдээлж шийдвэрлүүлэх ийм бас үүргийг өгсөн. За, түүнчлэн зөрчлийн шинжтэй үйлдэлийг яралтай зөрчлийн гомдол мэдээлэлтэй аваад харьяа шүүхэрэн шийдвэрлүүлэх ийм үүрэг даалгаврыг өгч ажилласан байж байгаа. За, мөн зөрчлийн шинжтэй үйлдэлийн улмаас хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байгаатай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн явцад нөхөн төлөгдүүл зохих мөнгө хөрөнгийг тооцож шийдвэр гүйцэтгэгч нарыг гаргуулж төлбөр авах хүүхдүүдэд олгуулаарай гэсэн ийм үргийг өгсөн байж байгаа. За, ингээд судалгааны үр дүнгийн талаар шийдвэр гүйцэтгэх байгууллагатаа бид нар бас уулзалт зохион байгуулж судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл хийж танилцуулсан. Тэгээд шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс бол судалгааны дүнг хүлээж аваад энэ талаар манай байгууллага мөн тодорхой ажил арга хэмжээ зохион байгуулах ёстой байна гэсэн ийм хоёр байгууллагын
одоо санал нэгдсэний үндсэн дээр бол маш эерэг бол үр дүн гарсан. За ерөөсөө судалгаа хийж дуусмагц ерөөсөө шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 170 төлбөр төлөгчийн үйлдэлийг гэмтэргийн шинжтэй хэсгийг шалгуулахаар харьяа цагдаагийн байгууллагууд нь бол мэдээлсэн байна. За үүнээс гадна хамгийн одоо хүүхдийн эрхийг сэргээхтэй холбогдсон хамгийн эерэг үр дүн юу байсан бэ гэхээр шийдвэр гүйцэтгэгч нар маань нийт 1.6 тэрбум төгрөгийг төлбөр төлөгч нараас гаргуулж 2190 төлбөр авагч нарт олгуулж хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн ийм одоо эерэг үр дүн судалгааны маань одоо хүрээнд авч хэрэгжүүлсэн ажил арга хэмжээний хүрээнд бол гарсан байж байгаа. За мөн нийслэлийн прокурорын газраас одоо зөрчлийн тухай хуулийн 6 20 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан одоо бидний ярилцж байгаа энэ зөрчлийг дахин үйлдэгдэхгүй байх, энэ зөрчлөөс урьдчилан сэргийлэх одоо зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээний одоо төлөвлөгөөг боловсруулаад тухайн төлөвлөгөөг хийж гүйцэтгэхэд гарах зардлыг тооцоод нийслэлийн гэмтрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд бол хөргүүлсэн ийм байдалтай байна. За хүүхдийн тэтгэмжтэй холбоотой тэр дундаа тэтгэмжээ авч чадаагүй хүүхдийн эрх ашгийг хангах, хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулсан танд баярлалаа. Баярлалаа.